тэмдэглэж байгаа гэж итгэж байна. За Бадархын найдлагч. За яг энэ төсвийн хилцүүлэг төсөв боловсруулж байгаа байнгын орон дээр хилцэж байгаа Монгол улс одоо бидний болохгүй байна. Суураараа болохгүй байна. Асуудлыг хоёр ангилж байгаа байхгүй юу? Хоёр ангилж байгаа. Одоо бидний хилцүүлгийг яг бодлогын түвшний улс төрийн бодлого гүйцэтгэл гэдэг. Одоо энэ сууж байгаа 84 хүн бол гүйцэтгэлийн түвшний хүмүүс байхгүй юу? Баталсан төсвийг энэ тэнд хуваарлсан гэж нэмэлт тодруулах өгөхтэй хүмүүс болохоос биш. Түрүүн сангийн яамны мэрэгчдэн андуурдаг шиг инфляц болон тэгж болно гэдэг бодлого ярьдаг хүмүүс биш. Уушлаараа биш. Тэгээ бид нар яагаад энэ гишүүд энэ сайд нарыг байгаа чи гэдэг нь сайд нар албан тушаалтныг байлгах гэдэг юм биш. Бодлого ярих гэдэг байгаа байхгүй. Тэрийг яах юм? Нийгмийн даатгалын тогтолцоог шинжлэх юм уу юм уу? Багш нарын цалиг нэмэх яг ямар бодлого байгаа юм? Аль замыг ихэнд үзэх юм? Замыг нэг дутах юм уу? Багшийг нэг дутах юм уу? Эмчиг гурав дутах юм уу гэдгийг сайдраас асуухын тулд энд байгаа юм. Тэгээ байнгын орон дээр тийм түвшний хилцүүл болно өгөхөөс яг тэр замыг тэр төсвийг тэдэнд дүр тэнд нь байгаа тэрэнд нь ингэсэн энэ тооцоо нэгч ингээд ийм тооцоолын шалгах гээгүй тийм гүйцэтгэлийн түвшнийг ярих гээгүй байхгүй. Тэгэхээр улсын төсөв хилцэнэ гэж байгаа нь ягаад парламентар чухал вэ гэхээр бодлого хаашаа явж гин тэр бодлогоо дагаад мөнгөөр хувирсныг төсөв гэж хэлнэ. Тийм болохоор бидний энэ ярьж байгаа энэ төсвийн хилцүүлэг төсөв боловсруулсан танилцуулж байгаа бидний асууж байгаа нь ч гэсэн номлолын үед буруу байна. Номлол нь ямар байна гэхээр 20 гаруй жилийн өмнө зам дагуул хөгжил ирнэ гэдэг нэг юм өнгөтэй гэрэлтэй нөгөө хөгжилтэй орнуудын гоё шилэн байшин замыг нь хараад тэрийг нь шүтцэн гинэн хөгжлөө ойлгохгүй төлөвлөгөө байгаа болохоор тэрэн дээр суурилсан тийм үзэл санаанд хийсэн төсөв байгаа болохоор эн чинь ингээд утгагүй болчиход байгаа юм аа. Гэхдээ хараа л да. Хамаг мөнгө хувааж агаад хэрэгтэй хэрэггүй зам байшин барь тараагаад ингээд хийцэн. За тэгээ мөнгөгүй болсон ойлгомжтой шүү дээ. Мөнгө болсныхаа дараа за одоо тэгвэл цалингаа нэмэхгүй бай, тэтгэврээ нэмэхгүй бай. Яг хөө тэр боловсрол тэгээ дараа болно үз. Гэсэн байдлаар ингээ хамгийн сүүлд нь хуваарлаад байх юм бол эн чинь хөгжлийн бодлого биш байхгүй. Тэгээ шулуун хуулиуд Монгол улсад хөгжлийн бодлого гэж байхгүй. Би энийг бол баталгаатай хэлж байна. Байгаа гэд гаргаад ирвэл үзүүлчих байхгүй. Ерөөсөө байхгүй. Хөгжлийн бодлого төсвөөр дамжиж хэрэгжнэ үү гэхээс биш хөгжлийн бодлого тэр гэд нөгөө бидний баталдаг бүх хүслийн жагсаалтаа хийцэн тэрэндээ гоё нэр өгцөн ийм хүслийн жагсаалтаа баталсныг хэлэхгүй. Тэгээ одоо баг тэнэг хүнд ойлгох хуцаар хөгжлийн бодлого гэдэг дараагийн удаа гишүүд минь батлагтаа дугаарлаад оруулж ирэх хэдүүлээ шаардах хэрэгтэй юм байна. Багшийн цалин нэмэх нь Монгол улсын засгийн газрын бодлого мөн үү биш үү? За муу юм бол хэдэд юм. Хэрэв нэгд юм бол төсвөө олох нь засгийн газрын үүрэг байхгүй юу? Мөнгөгүй гэсэн асуудал байхгүй. Энийг олоод зээлэр байна уу? Бондоо босгоно уу? Баялагын сангаас авна уу? Барих замаа хэдэн километрээр багасгах нь гэж байгаа засгийн газрын бодлогын асуудал. Гишүүд бол аль нь ихэнд юм бэ гэдгийг асуух нь бидний үүрэг. Тэрийг тодорхойлоход оролцох нь гишүүдийн одоо иргэдийн төлөөлөгчдийн үүрэг. Түүнээс одоо ингээд аль хэдийн бооцсон зүгээр энэ төсөл дээр батлуулах байгаа юм дээр наан тэдэн дүрг энэ байна, тэр хайцсан бэ, энэ яасан бэ гэсэн байдалтай гүйцэтгэлийн төвшний юм ярих нь өөр ямар ч утгагүй байна. Тэгэхээр бид нар Монгол улс өөрсдөө яг хөгжлийн бодлого болон төсвөө хийхдээ номлолын бөгөөд аргачлалын асар том алдаатай болох чадахгүй байна. Тэгээ гүйцэтгэлийн түвшний одоо энэ яамны төрийн албан агшаад хүндэлж байна. Гэхдээ 5 хүн маань яг сайдынхаа өмнөөс нэг тоо эргүүлээд нохоо гөлөг төөрүүлээд ингээд сурцсан маягтай ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ та бүхний ажил биш. Сайд нар чинь юу хийхээ эргэмбэлж бид нар танилцуулах хэрэгтэй байхгүй. Зам чухлуу, багш чухлуу, хүн чухлуу, боловсрол чухлуу гэдгийг эргэмбэлсэн баймаар байгаа. Энийг л шаардах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар төсөв төлөвлөгөө хийж байгаа хөгжлийн бодлого хийж байгаа үзэл номлоо өөрчлөхгүй бол Монгол улс явахгүй нэ.